Та бүхэнд хувийн аж сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг баталгаажуулах талаар мөн баталгааны маягтыг хэрхэн хэвлэх талаар мэдээлэл өгье. Та хөрөнгө орлогын мэдүүлгээ баталгаажуулахын өмнө мэдүүлгийн нүүр хуудсанд байрлах албан тушаалын нэрийг зөв оруулсан эсэхийг нягтлах хэрэгтэй. Та албан тушаалын нэр хэсэгт түлхүүр үгээр хайлт хийж өөрийн албан тушаалд тохиромжтой нэршлиг системээс сонгож өгнө. Системээс албан тушаалыг сонгосны дараа хадгалах товчлуурыг дарж мэдүүлгээ хадгална. Хэрвээ таны сонгосон албан тушаал хөрөнгө орлогын мэдүүлэгт засварлагдаагүй бол та хуудасаа сэргээх буюу F5 товчлуур дээр дарж хөрөнгө орлогын мэдүүлгээ шинжилнэ. Үүний дараа та үйлдэлтсэн дээр байрлах дэлгэрэнгүй товчлуур дээр дарж хас хоом харах товчийг дарна. Үүний дараа баталгаажуулах товчийг дарж хөрөнгө орлогын мэдүүлгээ баталгаажуулна. Хөрөнгө орлогын мэдүүлгээ баталгаажуулсны дараа дахин үйлдэлтсний дэлгэрэнгүй дээр дарж орсноор баталгааны маягт гэсэн товчийг дарж нэг хуудас бүхий хөрөнгө орлогын мэдүүлгийн баталгааны маягтыг хэвлэн авч өөрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгнө. Албан тушаалтанд хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор үнэн зөв мэдүүлж хариуцлага үүргээ ухамсарлан хуулийг дээдлэн сахиснаар нийт олонныхон итгэлийг хүлээх нэр хүндийн баталгаа болно.